За эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дараагаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа насан туршигчдийн 411 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. За энэ ангид одоогийн байдлаар 39 хүүхэд хүмүүжиж байна. За үүнээс хүнд ялтай 8, за хүн дэвтэр ялтай 21, за бусд нь энгийн ялыг эдэлж байна. За ангийн зэгвэс хүмүүжиж хүүхдийн боловсрын тал дээр анхаарч ажилладаг юм байна. За тус хорго ангид за боловсролын яамнаас зөвшөөрөгдсөн хаан улдүргийн 110 дугаар сургууль за хүмүүжиж хүүхдийн боловсрын тал дээр анхаарч боловсролыг олгож байна. Өнгөрсөн 12 онд гэхэд ялынхын хугацаа дуусаад 3 хүүхэд суллагдсан байна. Хугацаанаас өмнө 4 хүүхэд тэнсэн суллагдсан байна. Шинээр 45 ялтай хүүхдийг хүлээж авсан байна. Баримтлах байранд 9 хүүхэд ял эдэлсэн байна. Баримтлах байр гэдэг нь 1-6 сарын ял эдэлдэг тийм баримтлах ял гэж тустай ял байдаг. За Нодлонгийн 3 баримтлах байрны үлдэгдэл хүүхдтэй нийлээд 12 хүүхэд баримтлах ялаа эдлээд 12 онд гэртээ харьсан байна. 16 хүүхдийг одоо давтан байдлаар одоо давхарцсан тоогоор эмнэлэг твтэж эмчилүүлсэн байна. Гим хорийн төлбөр нь 15 хүүхдийн 26 сая 840 мянган төгрөгийн гим хор учирсан байна. Иргэд нийгэмд. За мөн хорих ангийн хувьд 300 гаруй номын фонттой за жижиг хэмжээний компьютер лабораторитой юм байна. За мөн насан туршигчдийн хорих анги учраас олон улсын болон за манай улсын тусламжийн байгууллагч тусламжийн гарааг сунгадаг гинэ. За жишээ нь дэлхийн зүүн Монгол Ханс Зээдлийн сан, Кристина Нобель сан, за мөн манай улсын орлог соёлын алдартнууч ихээхэн тусалдаг байна. Одоо боловсралгүй 6 хүүхэд ирэхэд 1-р ангид ороод боловсралтай болчих жишээтэй. Дунд боловсралтай хүүхдүүд нь гэмт хэрэг хийгээд ирсэн дунд ангиасаа үргэлжлүүлээ сурч байна. Ахлахын үргэлжлүүлэхээр одоо боловсролын газартаа яриад хөөцөлтөөд энэ бас нэлээд бүтэх шатандаа явж байна. Энээс гадна төрийн юуны албан бус сургалтууд явагддаг. Мэргэжил олгох, дадлага эзэмшүүлэх, нарийн боо, хүнсний ногоо тийм үү? Дархан мужаа, гар хэвс, одоо гар уралдын зүйл гэдэг ингээд 10 хэдэн төрлийн одоо сургалтууд явагдаж байна. За хорих 411 дугаар ангийн хажууд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 401 дугаар анги байрладаг. За энэ ангид Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх хоёр хоригдож байгаа. За гэхдээ хэвлэг нэг энэ анги руу оруулаагүй харин инх хоёрын биеийн байдлын талаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дугаар ангийн ерөнхий өвч мэдээлэл өглөө. За инх хоёрын биеийн байдлын хувьд үсгэлэнгийн дарга биеийн эсэргүүцэл муутай байгаа. За харин түүний хувьд хорих ангийн эмнэлгээр эмчилгээ хийхгүй гэдгээ мэдгдсэн байна. За тийм учраас тус хорих ангийн эмнэлэгч албадан эмчилгээ хийдэг газар биш болохоор эмчилгээ хийхгүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар би 12.05 мянган төгрөг үзсэн. Тэрийн дарагт бол ерөнхийдөө 124 80-та пүүс 76-та ийм байгаа. Өөрөө бол эмчилгээнд орохгүй, эмчилгээ хийхгүй гэсэн юм хүслийг бидэнд өгсөн. Бид нар эмчилгээ хийлгийг өөртөө зөвлөсөн. Хоёрдугаар эмнэлгийн эмчнэрт болон ерөнхий эмчтэн бид нар хавдан бичгээр энэ хүнд ирж эмчилгээ үйлчилгээ хийгээч гэсэн ийм хүслийг тавьсан. Өнөөдөр одоо энэ эмчнэр өнөөдрийн байдлаар одоо ирчээд байна. Өмнө нь бол ирээгүй. Ийм байдалтай байна. Танах бол бие даасан нэгдсэн эмнэлгээ. Та нар манай ажил үйлчилгээ эмчилгээ үйлчилгээ хий гэсэн. Бид нар хий гэсэн. Уг хүмүүс өөрөө татгалцсан. Би энэ эмчилгээ хийхгүй. Үүнээс үндэслээд бид нар өөрсдийн зөвлөх эмчнэртэй зөвлөх эмчнэрээ үзүүлэх гэсэн танаа зөвлөх эмчнэрээ үзүүлэхгүй гэсэн. Үнэхээр сэтгүүлчид, сурвалжлагч Ингээс сайн цугларсан үнэхээр баярлж байна. Хүний эрхийн төлөө ингэж анхаарал тавьж байгаа те. Хүний эрхийн дитроноос ингэж өнөөдөр хийж байгаа ажил та бүхнийг ингэж оролцож байгаад их баярлж байна. За өнөөдөр энэ 401-р анги дээр бол за энэ инх хоёр гэдэг хүнээсээ гадна тийм ээ. Бүх Монгол улсад хоригдож байгаа нийтдээ 8000 хүний эрхийн асуудал ямар вэ гэдэг дээр бол бид нар анхаарал тавих хэрэгтэй. За ингээ бид нар харьцуулаад өгөхөд манай Монгол улс бол
өнөөдөр нэг 2,800,000 үнэтэй 8,000-аад хоригдолтой гэж байна. Энэ хөрс зэрэгэлдээ одоо Хятад улстай харьцуулаад үзэхэд тэднийх бол тэр бум гаруй үнэтэй. Тэгээ яг энэ тоогоор ингээ харьцуулаад уулах юм бол 5 сая хүн хоригдохоор байна гэж байгаа байхгүй юу? Сая бид хоорондоо ярьж байхад. Тэгээ 5 сая хүнд хоригдож байна гэдэг чинь өнөөдөр 5 сая хүн бол Хятадын баг байнгын армийн зэрэг хамгийн их хүнтэй зэрэг нь Хятадын арми байдаг. Тийм одоо хоригдолтой болчихжээ бид нэр. Тэгэхээр манай хуулийн орчин ямар байна? Үнэхээр одоо сая шинжилгээний засгийн газар манай арчилсан нам гарч ирээд бол одоо энэ хуулийг шинжилээ, энэ орчныг шинжилээ гэж ярьж байгаа нэг зөв зүйтэй юм байна. Хүний эрхийг бол хангая. Бид хүнийг өөрөө тавьсан ш та бүхэн мэдчихэж байгаа тийм. Хүн шиг амьдрья. Хүн шиг амьдрнаа гэдэг чинь ерөөсөө хүний эрхийг хангана, баталгаажуулна л гэсэн үг. Одоо хүний эрхийн байдлын асуудлаар бол одоо манай дэд хороо бол ажиллаж байгаа. Энэ дагуугаач одоо асуудлуудаа бол хэлэлцэн, ярилцсан, шийдвэрээ гаргана. Улсын хурлд бол одоо асуудлаа бол танилцуулнаа. Юуны хувьд бол мэдээж хэрэг энэ явцад бол одоо өсөлт гаргаад тодорхой одоо олонний анхаарлыг татсан асуудлууд хүмүүстэй бол уулзах асуудлууд, тэдний асуудлыг судлах энэ бол мэдээж нээлттэй. Энэ усал энэ дотор багтж байгаа. Энэ ч бол манай энэ томилтын бол үйл ажиллагааг бол үр дүн бол нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Ийхүү хүний эрхийн дэд хорооны гишүүд за 2411 дугаар ангиас хөдлөх гэтэл за Монгол Ардын Хувьсгал намын гишүүд дэмжигчид хүний эрхийн дэд хорооны дараа Ганбаатар шаардлага өргүүлэхээр 2411 дугаар ангийн гадна зохион байгуулалтаа жигсжээ. За тэдний үдч буугаар Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцэд элсэн орсон атлаа хүний эрх хэрэгчлэг ноцтой дөрчиж байгаа гинэ. За жишээ нь Монгол Ардын Хувьсгал намын дараа энх хоёр дээр л гэтэл нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцийн 8 заалтыг зөрчсөн гинэ. Тэгэхээр ер нь Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хүний эрхийн тухай тунхаглалд бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх орнуудын нэгэн адилаар үүрэг хүлээдэг. Энэ үүргийн дагуу Монгол улс бол тэнд заасан бүх зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрт энэ хүний эрхийн тунхаглалын 11 заалт зөрчигдсөн байгаа. Мөн үндсэн хуульд орсон одоо хүний эрхийн тухай заалтын 8 зүйл заалт энх хоёр даргын хувьд зөрчигдсөн байгаа. Тэгэхээр энэ зөрчигдсөн заалтуудыг одоо сэргээж тийм ээ энэ хүний одоо эмчилгээ авах, эрүүл мэндийг хамгаалах энэ эрхийг эдлүүлээч гэж бид нар өнөөдөр шаардаж энэ улсын хурлын хүний эрхийн дэд хорооны гишүүдэд албан шаардлага өргүүлэх гэж энд суулсан байгаа.